Аялын эхний өдөр бид Монголын урчуудын эвлэлийн А урлан дээр өглөө 6 цагт эртлэн цуглацгааж аялын ачаануудаа машиндаа ачин хотын түгжирлээс өмнө алсын аянда гарлаа. Энэ удаагийн пленэр судалбар зурагт маань Оросын холбооны улсын 2 залуу уран бүтээлч оролцож байгаа нь онцлох нэг үйл явдал болсон юм. Өмнгийн сайхан говьор 2024 төсөл маань өнөөдөр ингээд 5 дахь жилдээ зохион байгуулагдаад яг одоо ингээд хөтлөх гэж байна. Зураач уран бүтээлчд маань 21 уран бүтээлч Өмнө Говь аймгийг зориод явах гэж байна. Тэгээд Өмнө Говь аймагт очиж уран бүтээлийн сайхан гол зомогтой онгод темирн сайхан яваад ирэх болтугай. Энэ аялалд нэгдснээр уран бүтээлээ маш их ол зомогтой болоод говийн сайхан нутгаар онгод темирийг хөглөө сайхан бүтээлүүд төрөх байхаа гэж найдаж чинь. Тэгээд сайхан багт хамт олондоо бүгдд нь уран бүтээлийн амжилт, тэгээд бүгдээрээ уран бүтээлээ сайн хийгээд гоё зүйлсийг олоод шин санаа сэтгэлдлийг олоод ирэх болтугай гэж байна. Бүх уран бүтээлчид зургийн хэрэгслүүдээ өөрсдийн суух машин бүрд ачаалаад бэлдлээ. Энэ аялал урт өрнөх бөгөөд нийт 12 хоног болох юм аа. Зураач уран бүтээлчдээс маань Монголын говь нутаг руу анх удаа илж байгаа хүмүүс ч бас байлаа. Уран бүтээлийн онгод хэмэр ивэг. Өмнгийн сайхан говьор 2024. Бид явсаар Өмнө Говь аймгийн 70 задгад хотод очиход байгалийн үсгэлэнт говь 3 сайхан уул алс холоос сун тогтсон нь 3 сайхан уул хадаг дэлгэн уран бүтээлчдийн маань угтаж үмэт үзэмжтэй сайхан харагдана. Багварлт хүнийг Өмнө Говь аймгийн засаг даргын урлагч Дэнэд орж болон ажлын алба хүлээн авч хүндэтгэл үзүүлэн аймгийнхан үзэсгэлэнт газруудыг урлагийн бүтээлд мөнхлөх их үйлсэд маань амжилт хүслээ. Зүүн сайхан уулын ёлын амнаас урагш 7 км, аймгийн төвөөс 36 км зайд мухар шивэртийн ам байдаг. Өмнө Говь аймгийн 9 гайхамшигын нэгд багтдаг бөгөөд гадаад утуудын аялагчдын сонирхдог газар болсон юм. Зүүн сайхан ууландх хамгийн өндөр мөс бүхий ам юм. 10 орчим метрийн өндөрөөс урсдаг жижиг булаг нь өвөл хадан хандаган тэлж хөлдөн их хэмжээний мөсөн бүрхүүлийг үүсгэдэг. Нар баг тусдаг мухар ам учир зуны ид дунд үе хүртэл мөсдөг байх нь. Бороо орсон юм 30 ихтэй юм анх удаа ирж байна. Өстой гоё юм. Ер нь дандаа юм халуун нартад ирдэг байхгүй энд чи. Тэгээ нөгөө мухар шивэртэй чинь байгалийн үзэмж нь өөрөө ингээд нөгөө замдаа ингээд олон аймтад үүдэж юм байгалийн тогтол цаарна. Тэгээ зураач нар чинь өөртөө шин газруудыг шин зөрсүүдийг өөртөө харж хэлнэ сонирхолтой л да. Одоо үдээс хойш бол бид ёлын ам руу явна. Ёлын амн дээр харин юуг байгаа хоргоонууд суугаад байгаа гэж сонсогдож байна. Тэгээд юу ч гэсэн явж үзэндээ зорж ирсэн газараа. Тэгээ очиод зорьсон газараа очивол гоё бүтээлүүд хийх баха. Тэгээ зураач нарынхаа гол энэ байглаас гоё энерги хэрчвч тэр гоё мэдрэмжүүдийг л авахыг хүсэж байна да миний хувьд.
Өө чи анх удаа ирж чинь сэтгэл бол маш өндөр байна шүү дээ. Ер нь харсан гүнцэг одоо энэ уулын амаар орж ирээд ерөөсөө хамаг юм ялгараад одоо жинхэнэ зурхыг хүсэж оргилж эхэлж шүү дээ. Миний хувьд бол тий. Маш их өндөр сэтгэл төрж байна. Үлгэрийн орн шиг маш их сүрлэг, онгон дагшин, сүр хүчийг үзүүлж байна. Тиймээс ч миний онгодыг хөгөж одоо бас нэг сайхан уран бүтээл хийя гэд бас дотор бас огшиж байна. Одоо энэ нуудлын наад нуудлын хэрхэн амьдрах уу гэнэ. Тэгээ хамгийн их устай үлдсэн нь ялагч. Хин саньяас үлдэж байгаа. Өөрөө ороод ирэнгүүт гэж байна. Том савтаа усна. Том савтаа усна. Нутгруугаас хөрөнгө оруулах сайн. Доох ерөөсөө хэрмэн цав үлдээгүй байсан юм шүү. Энэ бол яг керамик гэдэг шавж манлог нь гэдэг шүү. Манлаваад цагт аваа хоёртой гэдэг. Тэр чинь нөгөө нэг бараг каулийн аюул сайн. Тийм үү? Миний зүйл. Нэчгүй хараа итрэг үлдсэн байна. Яа мамраш шилтэй. Тэгээ зүгээр очиод нэг сууцхад гоё доо. Амар гоё. Топ гойд дээр би яа. Моргасан. Карманаас. Байгаль дээрээс нь байгалыг хараад л тэгэл одоо дөрвөн хугацаанд тэр байгалийн характер төрсийн одоо төргөн болгохыг л итгэдэг гэж байна шүү дээ.
Тэгээ Новороссыг ирсүнхээр өнгө тавихгүй харандаа юм үзгэн бол балаар ирсүнх Новороссыг татчих болно. Тэр бол зүгээр өнгөгүй. Тэгэл ирсүнхийн ерөнхий илбэрүүд нь тэмдэглэждэг. Итүүдэн дээр бол ирсүнх гаргаа дээрээс нь бас өнгө тавьчихдаг. Газар дээр нь харсан болохоор итүүд чинь очоод харахад их үнэн харагддаг байхгүй. Ирсүнхнүүд нь. Тэгээд энэ дээр очоод тэр итүүд Новороссыг боловсруулаад өөрөө тэгээ бүтээл болгоно доо тэр яа. Бүтээл болгоход тэгэл яг тухайн үед юу удагдчихсэн ямар өмнөд байсан тэрийгээрээ тэгэл зохиомжлол тэгэл бүтээл гарч байгаа юм да. Зураг тэгэл ирж байгаа юм да. Говь гурван сайхан уулын салбар болох зүүн сайхан уулын баруун хавцалд орших алдарт ёлын амны хавцалд нь зуны цагт мөсөн бүр хөл тогтож өндөр хавцлын оройгоор нь ёл шивүү дүүлэн нисэх нь бахархам үзэсгэлэнтэй байдаг юм. Зураачид маань зургийн хэрэгслийн үүрэн тал бүрд тархан сууж, говь нутгийн үзэмж өнгө төрх сүрж явхланг өөр арга барилаар зурж сэтгэлдээ болон зотон даван дээрээ мөнхчүүлэн бүтээж авах нь гайхам сайхан. Бидний харж байгаа юм гэдэг бол бас төсөөр яг бодит энэ газар дээр нь ирээд бодитоор бид нар өөрснөө зураад өнгөө ялгаад орон зай цаг хугацаа энэ бүх юм уу юмыг наан цаана тэр бүх шийдлийн олоод ингээд ямарч байсан бүтээлийн ихний нэг юм судлар зураг бий болоод гарчнаа. Зүгээр ботоогоос ялгаатай юм нь бол ботоо бол зүгээр одоо энэ орон зай энэ бүх юмнуудыг бол бас нэг их сайн нарийн авч болдгоо нийтэд нь ингээд авчихсан байдаг. Яг зураач хүн болоод ирэхлээр энэ бүх юмыг их гоё нарийн орон зай цаг хугацаа ингээ агаартай энэ бүгдийг л гаргахыг хичээ зурдаг шүү дээ. Ер нь бол энийг нэлээ судлаа одоо тэгээд доор очиж нэг газар сонгоцсон байгаа. Тэндээ очиод нэг соёлоо цагаараа болоо судалгаа амжилттай болоо. Манайха сайхан залуучууд сайхан алхаж байна. Гоё шүү. Энэ гадаадын жуулчид их ирж байна. Энэгээр их явж байна. Филнер гэдэг бол одоо зураач хүний энэ байгалаас суралцах, байгалийн сайхны өмбийг мэдрэх тийм ээ. Өшөө ингээд хамт явж байгаа зураач нараасаа суралцах. Маш тийм олон талын ачаал бүгдэлтэй. Цаашдаа тэрийгээр одоо манай том зураачдууд бол бүтээлийн гол санаагаа олдог. Дээр нь Монголынхаа байгалийн сайхныг бишрийн шүтэж хайрлан хамгаалах сэтгэл төрж явдаг юм да. Ёлын ам. Зүүн сайхан уулын зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийнхан хавцал юм. Хавцлын гол руу жижиг горих урсдаг бөгөөд бороо хур ихтэй жил хавцлын дээрээс дөрвөн хүрхрээ урсан орж ирдэг байж. Нар тусахгүй мөнхийн сүдэр бүхий сэрэм газрууд олон байдаг учраас сэнгэнсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын зарим хадан хан нь 200 м хүртэл өндөр ээлгэн эгц байдаг. Тэгээд Монголд ирээд монгол хүмүүстэй яг жинхэнэ монгол хүмүүстэй монгол нутагт уулзахад надад үнэхээр үгээр хэлхийн аргагүй сайхан сэтгэл төрсөн. Миний хувьд монгол хүмүүс маш тийм сүнслэг бөгөөд хөгжилтэй бас зочломтгой хүмүүс шиг санагдсан. Монголын тал нутаг хязгааргүй уудам болохоор мэдээж газар нутаг, хүн ард, монгол хоолыг амтлах, монгол үндэсний хоолыг амтлах, монгол хүмүүс, монголчуудын уламжлал, түүх, соёл, сэтгэлгээтэй танилцах надад бүх талаараа маш сонирхолтой байж чадсан. Ну, когда мы приехали в Хошеверт, конечно, природа очень впечатлила. Это какая-то было похоже как будто на другую планету. Хүрхрээ рүү явах замдаа бид нэр
маш олон уулс толгодын дундуур явсан. Миний хувьд бол тэр хамгийн анхны сэтгэлдээр бол маш өрмөц санагдсан. Яагаад гэх юм бол манай якутад хичнээн уул байдаг ч гэсэн тэнд байдагтай адилхан тийм чулуу, хаднаас тогтсон сүрлэг том нүсэр уулнууд байдаг учраас яг л надад өөр гариг дээр очсон юм шиг мэдрэмж төрж исэн. Тэгээд бид нар ингээ явсаар агаад хүрхрээний тэнцээ очиход хүрхрээний зэрэгэлдээ очиход хүрхрээ бол маш өндрөөс урсж исэн. Бас хүчтэй урсж исэн учраас хүрхрээ маш сайхан сэтгэлдлийг төрүүлсэн. Хамгийн анхны этюдний хувьд гэх юм бол тэр газраар яваад нилээн хол яваад буцаад би яг этюдэн дээрээ зурсан гүүрэн дээрээ хурж ирсэн. Яагаад гэх юм бол надад тэр гүүр бас нэгэн алдартай импрессионист уран бүтээлч Клод Монегийн Японы гүүр гэдэг нэртэй алдартай уран бүтээл дээр гардаг гүүртэй адилхан санагдсан учраас би яг тэр гүүрийг өөрийнхоороо зурмаар санагдаад би явсан замаасаа эргэж буцаад тэр гүүрэн дээр ирээд өөрийнхөө этюдийг тэнцээд дуусгаж суусан. Хамгийн анхны этюдний хувьд гэх юм бол тэнцээ салхитай, бороотой, бас жоохон хүүтэн байсан учраас би зурх гэж нэлээ яарсан. Хичнээн хэдийгээр их яарсан ч гэсэн этюд миний хувьд бол этюд хангалттай сайн бүтсэн гэж үзэж байгаа. Мне кажется, у меня получилось, хоть и немножко не докончила этюд, но как этюд он состоялся. Уран бүтээлчид маань өөр өөрийн арга барилаар байгалийн үзмж өнгө төрхөө гоо сайхан сүлд хиймэрэг тэмдэглэн авч бидний эхний өдрийн пленэр өндөрлөө. Нүдний харагдах үзмжээс гадна дотор мөн чанар зураачдын хувьд маш чухал. Мөн чанар шингэж байж тэр бүтээл амьтай мөнхийн бүтээл болдог учиртай. Энэ өдөр Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Шүрэн цэцгийн төрсөн өдөр болж бид хамтаар тэмдэглэж нэгэн үдшийг өнгөрөөлөө. Замын турш уран бүтээл, ол цомог нэг явах баг хамт олон гэдэг гайхмаар сайхан. Энэхүү багийг бүрдүүлэх, зорилго нэг явах бүх нөхцөлийг хангаж буй төслийн багийн гишүүдэд талархаад барахгүй. Биднийг илүү олон адал явдал, байгалийн сүр хүч хүлээж байна.